За сайн байцгаана уу манайхан Дондогмоо подкастын маань 2025 оны хамгийн сүүлийн дугаар хийгдээ та бүхэндээ хүрч байна. За тэгээд энэ удаагийн дугаараараа бас удахгүй шинэ он эхлэх гэж байгаатай холбоотойгоор за та өөрийн хүсэж байгаа баялаг амьдралаа хэрхэн яаж ер нь бүтээх вэ тийм ээ? Шинэ ондоо за дараагийн гой шинэ жилүүддээ өөрийн хүсэл мөрөөдлөө бодтой болгоод тэр хүсэж байгаа амьдралаараа амьдрахад тань юу чухал вэ гэх мэт сэдвүүдийг болормоо коучтойгоо илүү бит хоёр хөндөж ярих гэж байна. За тэгээ болормоо коучөөсөө шууд асуулт асуугаад эхлэе гэж бодож байна тийм ээ. За таны хувьд баялаг амьдрал гэж яг юу вэ? Та яг одоо өөрийнхөө хүсдэг тэр баялаг амьдралаар амьдарч байгаа юу? Энэ тал дээр таны хариултыг сонсомоор байна. За баялаг амьдрал гэж миний бодлоор хэд хэдэн хүчин зүйлс байгаа. Гэхдээ хамгийн чухал нь болохоор таны өөрийн дотоод мэдрэмж. Бид нэр аз жаргалдаа, сэтгэл ханамжиндаа нөхцөл тавиад тийм ээ. Энэ амжилтанд хүрчүүл, энэ зорилгыг биелүүлчихвэл тийм хүүхдтэй болчвол, ийм машинтай болчихвол, ийм байгууллагад ажиллачвал, ийм гоё харагдчихвал тийм ээ. Одоо сэтгэл дүүрэн байна. Энээс наан бол сэтгэл дүүрэн байхгүй гэд кодлоод нөхцөл тавьчихлаараа юу ч байгаад ямар ч сайхан зүйл байгаад олж харах чадамжгүйгээр тархиа тасгалж болчдөг. Тэгэхээр энэ тайлбараас хэрвээ миний амьдрал баялаг байна уу гэвэл үнэхээр баялаг байна. Учир нь хэдийгээр надад зориг хүсэл мөрөөдөл байгаач тэрийг аль хэдийн биелүүлчихсэн юм шиг өдөр тутмынхаа амьдралаасаа аз жаргалыг мэдэрч байгаа. Гадаа цас ороод ямар гоё байна, тийм ээ. Хүүхдүүд юу яар шулганалдж байна, кофений үнэр, хоолны үнэр ямар байна, гадаа гараад алхахад агаар ямар байна гэх мэтчлэнгээр ингээд тийм ээ өдөр тутмын хийж байгаа зүйлсээсээ 5 метр хүүгээрээ таашаал аваад сурцсан. 5 метр хүү маань орчноо, тийм ээ. Өөрийнхөө нэг үл дүлий болцсон биш, нэг үл хит мэдрэг болцсон биш. 5 метр хүүгээрээ аз жаргал сайн сайхныг мэдрээд хүлээж аваад тэрэнд өөрийгөө тасгалжуулсан байгаа юм. За мэдээж дандаа ийм мэдрэмж өндөртэй хүн байсан уу гэвэл үгүй. Жигтэйхээ их чангаралтай амжилтын төлөө гүйдэг хүн байлаа. За энэ зүгээс харуул үнэхээр миний амьдрал сэтгэл дүүрэн аз жаргалтай баялаг байна. Бусад талаас нь ч харуул бас тийм байна. Тэгэхээр надад сайхан харилцаа байна. Сайхан гэр бүл байна, тийм ээ. Мөнгө төгрөгөнд санаа зовх зүйл арга эрүүл байна, сайхан ажил байна. Тэгэхээр би баялаг амьдралыг зөвхөн мөнгөөр хардаггүй. Цаа талд нь эрүүл мэнд, харилцаа, гэр бүлийн дотн дулаан, уур амьсгал, найз нөхөд, утга учиртай ажил, тийм ээ. Энэ бүлээс харах юм бол миний амьдрал бас баялаг байна гэж хэлнэ. Хэдхэн хоногийн өмнө бас кампани хийж байхдаа бодоод сууж байлаа. Нэрэн үнэхээр бид нар зүрх сэтгэлээ нээж ганцхан сэтгэлийн менежүүдтэй эгодоо хөтлөгдөж биш. Тэрийгээ дасгалжуулаад хайр нэн сэтгэлээ нэгээд ирэхлээр үнэхээр бэлхэн дүүрэн бүр бодсноос ч илүүгээр их амьдрал өрөөгддөг, эвээгддэг юм байна. Би анх зориг тавиад мөрөөдөж байхдаа 10 жилийн өмнө энэ амьдралаар амьдрандаа гэж бодож ирсэн. Гэхдээ ийм гоё баялаг дүүрэн байна гэж бол төсөөлж чадаагүй. Миний савныхаа хэмжээгээр л төсөөлсөн байх нь шүү дээ. Тухайн үед. Тийм байна. Тэгэхээр баялаг амьдрал гэдэг таны хувьд бол ганц мөнгөөр бас хэмжигдэхгүй тий харилцаа, эрүүл мэнд, ажил, карьер гэд мэдээж санхүүгийн байдлаас ингээд олон хүчин зүйлс нөлөөлдөг бах нэ. Тэгэхээр одоо түрүүн 3 өдрийн бас үнгүү сургалтаа хийгээд явж байхдаа хүмүүсээс нийтлэг асуулт ирж ирсэн тий. Тэгэхээр одоо энэ нөхцөл тавих зорилго хоёрын ялгааг бас танаас асуумаар байна л да. Одоо жишээлбэл за би нэг сайхан байраа томруулчаад дараа нь ингээд айгуу гоё жаргая ч гэдэг юм уу те. Одоо энэ зорилго уу нөхцөл үү? Нөхцөл тавих зорилго хоёрын ялгааг та нэг гоё тайлбарлаа. Маш гоё асуулт байна. Бид нэр зориг тавихдаа бүх юмаа тэр зорилгынхоо төлөө төвлөрүүлээд
анхаарлаа хандуулна мөн үү? Гэхдээ ингэхдээ бид нар аз жаргалаа, өдөр тутмынхаа сэтгэл ханамжийг бусад юмнуудаа золиослох хандлагатай байдаг. Тарих өөрөө хар цагаанаар сэтгэх хандлагатай байдаг учраас зүрх нэгдээгүй, хороогийн сайн сайханд өөрөө нэгдээгүй байгаа үедээ бид нар амаа хамгаалах зөндөө автаад энэ чухал бол энлүүл бүх юм хандуулна, бусад нь чухал биш. Хар цагаанаар хардаг. Нэг цагааныг харсан бол бусад нь хар болчдаг тийм ээ. Тэр утгаараа ам хамгаалах зөндөө байхдаа бид нар зориг тавихтаа энэ зорилгыг л биелүүлж байвал бус нь хамаагүй гэдэг. Тухайлбал би нэг ээжтэй уулзч байсан. Хүүхэд нь гэрээсээ яваад явчаад алга болчиход тий уулзсан чинь үнэхээр өөрөө ингээд танид гараад алга болсон тий. Яасан гэхлээр тэр ээжэд ямар зориг байсан гэхлээр би байртай л болчих. Бусд нь яах? Хүүхдөө гэр бүлээ байртай л болгочих. Гэт өдөр шөнөгүй гэр орондоо оржихгүй маш их зүтгэсэн, хөдөлмөрлсөн. Тэр ээж мэдэх чадхынхаа хүрээнд яг хамгийн сайнараа хичээсэн мөн үү? Гэтэл ингэж явахдаа бид нар арийнхаа үр хүүхдээ санаа тавих, анзаарах, магадгүй хүүхдийн сэтгэл хэцүү байгаа, гунаад байгаа, ганцаардаад байгаа, одоо тэрвэрлдэх те ядчил тийм хэрэгцээ байгаа юусэн анзаарахгүй явж байгаад нэг мэдсэн чинь эцсийн тултан зүтгээд нэг мэдсэн чинь хүүхэд нь гэрээсээ алга болоод яваад тэгээд цагдаа шүүх болж иж, цагдаа зэрэг болж иж арай хийж ухаараа сууж байгаа байхгүй тий. Тэгээ уйлаа би ганцхан байртай л болъё гэж зүтгсэн байхгүй юу гэдэг. Үнэхээр тэгж зүтгэх нь зөв. Одоо байртай, тийм юмтай бүх юмтай байрч болно. Ингэхдээ та өдөр тутмынхаа сэтгэл ханамж, аз жаргал, анзаараагаа битгий хойшин тавиарай. Энэ бол ам хамгаалах зөнгөөр тавьж байгаа зориг юм аа. Харин жинхэнэ өөрийгөө таниад ам хамгаалах зөнгөө дасгалжуулаад одоо энийг чинь дасгалжуулна. Тэгэхгүй бол үргэлж яхаа болохгүй бүтггүйг харуулдаг, үргэлж тэмцэлдүүлдэг, хар цагаан сайн муу гэсэн хоёр өнцгөр л ертөнцийг харахад хүргэдэг. Дасгалжуулаад буюу биеэ тайдгаруулад, амьсгалаа суллаад, өөрийгөө анзаараад ирэхийн цагт та өөрийгөө таньдаг мэддэг болоод ирнэ. Өөрийгөө таньдаг мэддэг хүн өөрөөсөө ундарсан зорилгыг тавьдаг. Буддын нэг лам хэлсэн байдаг. Хэл ламаас асуусан байдаг. Ер нь зорилго ханаас гаж ярдیں۔ Мотивац ханаас гаж ярдیں гэдгсэн чинь жинхэнэ зорилго мотивац бол өөрийгөө таних сэтгэлийн дуудлагаар гарч ирдэг. Бид нар ихэнхдээ механикаар амжилттай энэ хорвоод амжилттай бай гэвэл ингэх ёстой гэдэг тэр бусдаас сурсан зүйлээрээ бусдаас сонсон зүйлээрээ зорилгыг тавих гэдэг. Гэтэл өөрийгөө таних үед өөрийгөө таниад ирэх үед зорилго дотроос ундарч, мотивац дотроос ундарч гарч ирдэг. Магадгүй тэрийг танихын тулд эхний анхдагч хэрэгцээ хангадаг хэрэгтэй гэж болно. Гэтэ та энийг сонсож байгаа бол тодорхой хэмжээнд анхдагч хэрэгцээ чинь хангагдчихсан тийм ээ. Зүрх сэтгэл чинь арай өөр зүйлийг хүсэж явж байгаа. Хэрвээ өөрийгөө таниад багаар таниад заавал бүн таних албагүй. Анхаарлаа дотгошин хандуулаад амьсгал ямар байна, миний мэдрэмж ямар байна гээ сонсоод ирэхийн цагт улам илүү анхааралтай хөгжөөд илүү их өөрийгөө таньдаг. Тэг тусам зориг хүсэл мөрөөдөл чи өөрчлөгдөө, шинжлэгдээд л байна мөн үү? Тийм байна тий. Тэгэхээр нөгөө зориг дотроо илүү нөгөө ам хамгаалах зөнгөөр буюу одоо яг тий ингэчүүл тийг нь дараа нь ингэн гэд нөгөө одоо сматгаар бол хамаг биеэ чангалал урагшаа зүтгээд явж байгаа маань өөрөө нөхцөл тавьж байгаа бас нэг хэлбэр байж болох нь байна гэж ойлголоо зөв үү тий. Тэгэхээр нөгөө зүрхний дуудлагаар зорилгоо харах тэгээд тэрэндээ хүрэх явцдаа 5 мэдрэхүүгээрээ таашаал авч амьдрах гэдэг айгуу гоё үг гарч ирлээ шүү дээ. Тэр бас маш таашаал авах дээр бас нэг дурдах зүйл болохоор бид нар том хүн болж чадаагүйгээр бидний бие мэдрэлийн тогтолцоо, бодол сэтгэлгээ магадгүй тий хитрхи удаа ам хамгаалах зөндөө яваад том хүн болж чадаагүйгээр харахад том хүн болчиход байна уу гэж би хараад байна. Тэгэхээр одоо би нэг 3-4 хүүхэдтэй өсгөөд л байна да. Тэднээс чинь
сэтгэл хөдлөл нь өндөр түвшинд хөгжөөгүй байгаа тий хүүхдүүдээс харагддаг зүйл бол ерөөсөө яг одоо ээжээ би энийг хиймээр байна. Энийг авмаар байна. Гэхдээ яг одоо гэх дайрдаг тий. Тэгэхээр бид нар бас өөрийгөө таниагүй байхдаа ямар нэгэн юм хүсгэлээрээ яг одоо гэж дайрдаг. Тэгээ энийг англи хэл дээр instant gratification буюу нин даруй сэтгэл ханамжийг авах гээд дайраад байдаг. Нөгөө бид нэр компани үеэр ярьжсэн те саваа бэлдээ сэтгэлээ бэлдээж өөртөө хүлээж авах байтал тийм ээ савн бэлэн биш сэтгэлийн бэлэн биш үү те яг одоо гэж дайраад зүтгээд ам хамгаалах зөнгөр энийг л авахгүй болохгүй гэж чарлж байгаа тавдаг. Нөгөө сэтгэл ханамж чинь богино хугацаанд үргэлжилдэг. Тэр чарлж агаад авсан зүйл чинь бас танд өрөөлд сэтгэлд тань нийгэмд тусдаа биш байдаг. Энэ бол эго зорилго. Эго хүсэл. Бидний магадгүй нэг өөртөө дасгалжуулах зүйл бол хүлээд сурах. Ямар нэгэн юмны төлөө давчтад зүтгэж байгаа бол тэр бол ам хамгаалах зөнгөөр эго хүслээрээ өөрт өрөөлд хорвоод ирэхэд тусдаа биш зүйлийг би хатгаж зүтгээд байж болно. Бүр ингээд хөлөө газар лууж иж жагаад амьсгалаа гаргаж жагаад зориудаар хүлээгээд үзье. Гэт өөрийгөө дасгал зориудаар хүлээгээд үзье яах вэ? Учир нь бид нар энийг дасгалжуулаагүйгээр өнөөдөр том хүн болсон байна. Хүүхэд хүмүүжүүлэхийн нэг чухал зүйл бол энэ давчталт. Яг одоо гэсэн байдал дээр цаг хугацаа, орон зай нэмжих байдаг. Би яг одоо гэж тэмцчихвэл за ээж нь одоохон би аяг угааж байна. Ээжтэй 5 минут өгөөрэй гэж. Яг одоо гэж ингээд авчтай байвал очоод тэрвэрэд яасан гинэ? За одоо тайлбарл та. Юу хүсэж байгаа гинэ гэд өөрөөр нь эхлээд тайлбарлуулж агаад өөрөөр нь удаан яриулаад энд байгаа эсрэг яг одоо гэдэг нэтвчлийг нь сулж өгдөг. Тайлбарлуулж өгдөг. Бид нэр давчдсан их хүслийнхаа хойноос явж байхдаа өөрийгөө гинжээр хүлчээд байна да. Тэр гинж нь хүлээс чинь нэг л аз жаргалгүй байдалдаа эргэлдээд байх. Учир нь савн бэлэн биш байгаа үедээ зүтгэж байгаа, тэмцэж байгаа, адгаж байгаад юмыг авчлаар хизээч амттай санагдахгүй, аз жаргалтай санагдахгүй. Нэгдүгээрт. Хоёрдугаар тэр чинь өөрт чинь тустай, өрөөл тустай, хорвоо ертөнцид дэлхийд тустай биш зүйл. Эго хүсэл байдаг. Гуравдугаарт тэрийгэ таашаахч үгүй. Бараг авчлаа дараагийн хүсэл рүү явчихдаг. Хүүхдүүд гэдэг. Задарсан хүүхд гэдэг ямар хүүхдөө гэхлээр нэг юм хүсэж чарлаа, ээж нь шууд май гэж өглөө, аав нь шууд майдаг гэж өглөө, авч шидлээ, дараагийн юм нэхлээ. Бид нэр ийм байдалтай байдаг. Нэг юм зүтгээд авлаа, аваач шидчихлээ, дараагийн юм руугаа чарлаад оруулж байгаа. Тэ? Энэ үед чинь бид нар энэ гинжин хүлхээсэнд орчихлоороо бид нар өрөнд орчод байна гэж би болохоор байгаа. Өр зээлэнд. Тэр авах гээд байгаа юмны чинь нэг мөнгө төлж юм авах гээд байна да. Тэрийг авч чадахгүй болохлоо авахын тулд өр тавиад, зээл тавиад тийм ямар ч үнээр хамаагүй болоод авчиж байгаа. Миний заагаад байгаа зүйл болохлоороо тэр бүх юм таних байж болно. Эхлээд та саваа, биеийн ухамсараа, сэтгэлийн ухамсараа бэлдээтгэе. Тэгээ соромзон чанар чинь сайжраа, цаг хугацаа нэмээд өөрийгөө сайхан бэлдээд буулгаад ирэхин цагт тэр юм аяндаа гүгэд ороод ирж болно. Эсвэл өр тавихгүйгээр, зээл тавихгүйгээр, адгад зүтгэхгүйгээр та энийг өөртөө хэрхэн татаж болох вэ гэдэг арга ухаанаа өөрөө олчдөг. Тэнд ухамсар ажиллаж идэг. Тийм ээ. Ухамсар ажиллахгүйгээр яах вэ? Ухамсар ажиллаж байгаа байхгүй. Энийг авлаа, дахиад энийг авлаа ингэж явж ямар ч ухамсар орон зай байхгүй. Бодох сэтгэгч орон зай байхгүй. Энийгээ бид нэр маш сайн бол ам хамгаалах зам, тийм ээ. Авах гэсэн тэмцэл, эго тэмцэл. Энийгээ бид нэр анзаараад, дасгалжуулаад
яг одоо гэж ядаж явахдаа амьсгалаа гаргаад за болно доо гэл ингээл нэг жоохон удаан ядаж 5 минут 10 минут нэмээд л үзэх юм бол бид нэр том хүн болж mature тийм ээ төвлөрсөн хүн болж төлөвшөх ихний алхмаа л хийгээд байгаа. Тийм байна. Сая таныг ярьж байхад ингээд бодсон чинь ер нь ингээд яг хүлээж авах саваа бэлтцсэн хүн гэд одоо бид нар за зарим хүнд ингээд нэг юм туслаад нэг юм өгөхөд бүр ингээд нэг юм тэр яг хүлээж авах саваа бэлтцсэн хүний энерги бах те. Нэх гоё ингэж талархалтай хүлээж аваал цаанаасаа ингээд хандлага нь их гоё. Тэгэл ингээл зарим хүнд бол хүй би дахиад энэ хүнд яаж тусалж болох уу? Юугаараа туслах уу гэж бүр ингээл цаанаасаа нэг юм өөх урам сэтэл төрөөлөдөг штт. Тэр хүн бол одоо ингээд энгийнээр хэлвэл sto хорвоод лигээс хүлээж авах саваа бэлтцэн зүрхэн нээлттэй хүн мэн гэж ойлгож болохоор юм шиг байна тий. Тэгээд зарим хүмүүст ингээд хичнээн чим өгсөн бүр ингээд ямар ч урамгүй те дахиж би энэ хүнд бүр нэг ширхэг баг урмын ч үг хэлмээргүй санагцтал нэг тийм хариу үйлдэл үзүүлдэг хүмүүс нэг талаараа нөгөө өгөөд байгаад байгаа юм анзаарахгүй амь хамгаалах зөнгөөр таны хэлж байгаагаар урагшаа ингээл яараа зүтгээд байгаа хүн гэж юу н ойлгож болох уу энгийн жишээгээр. Тийм бололгүй яах вэ? Бололгүй яах вэ? Тэгээд ам, бид нар нөгөө өөрт байгаагаа анзаарахгүйгээр баялаг амьдралыг бүтээ гэд тэгэхээр энэ байгаа зүйлээ анзаарахгүйгээр тэнд байгаа зүйлийг хүсэж байна да. Үндсэн ертөнцийн хууль бол та энд хов хоосон мэдрэмж сэтгэл хөдлөлтөй надад юу ч байхгүй байна гэд авчтаж байгаа бол хорвоо ертөнц танд юу ч нэмж өгч чадахгүй. Та тэмцэж адгаж биеэ чирж тэрийг бүтээх хэрэгтэй болно. Энергийн хуулиараа таны бие сэтгэл чинь тийм ээ доод үйлдэлийн сэтгэл хөдлөлөөр тийм ээ гачуудал гомдол, цөхрөл, уур хилэн, стресс бухимдлаар ингээд бие чинь үйлдэж байгаа үед хүний бие чинь өөрөө долгион үйлдэл мөн үү? Үйлдэж байгаа үед тэр юмыг л өөртөө татна. Зүтгэгч энергиээр амьдраад байгаа. Destructive energy. Зүтгэж байгаа л олон нөгөөх нь байхгүй болдог. Зүтгэж байгаа л олон нөгөөх нь байхгүй болдог мөн үү? Харин хичнээн та ядуу байсан ч одоо өдөр тутмын цалинчин хүрэлцэхгүй байсан ч хэрв та жоохон суудал дээрээ тогтоод амьсгалаа гаргаад зүрхээ идэвхжүүлээд зүрх бол өөрөө бүтээгч энерги. Зүрхний мөн чанарууд идэвхжээд ирэхийн цагт хайр, нэн сэтгэл ялангуяа ихэнх үедээ бол талархал мөн маш их. Ихэнх үедээ ч гэлтгүү ер нь хүний амьдрал хүн өөрөө миний амьдрал ямар гой бэлхэн дүүрэн юм бэ гэд анзаараад эхлэхийн цагт зүрх сэтгэл талархал баяр хөөрөөр дүрээд эхэлдэг. Тэр үед хорвоо тантай баялгаар уулзах боломжтой болчих. Хорвоогийн баялаг урсгаж ирэх боломж нь бүрдчихэж байгаа юм. Тэр нь одоо за би гараад өнөөдөр нэг энэ ажлыг бүтээндээ те гэ бодоод явчихад бүтэхгүй бүх нөхцөл нь толгойд бодогдчихэж болно. Гэхдээ зүрхэндээ талархал нарандаа талархаад яг чин сэтгэлээсээ өөрлөгөө инээмсэглээ зөөлөн хараад өөртөө талархаад ууж байгаа аяг цайндаа талархаад гэр орныхоондоо зөөлөн дулаан хандаа тэврээд үнсээд хайрлаад гарахын цагт ажилчин айцэн өрөөл бүтдэг. Энэ бол энергийн хууль тийм ээ. Бид нар өдийг хүртэл ер нь энэ энергийн хуулийг энийг бол хэтэрхий тийм бодит амьдралд ойр биш. Одоо би нэг муулаагүй шүү дээ. Энийг тийм хэтэрхий өөрөөс хол төвшөнд заалгдсан юм шиг. Нэг хүн нэгэн дээр очиж энерги аваад тэгээд би дүрний гээд байгаа юм шиг тий. Гэтэл танд байгаа надад байгаа зүрх, танд байгаа зүрх бүтээгч энергиэр үйлдэж байгаа. Бүтээгч энерги гэж юу юм? Нэг юмыг бүтээгээд дүүржил байдаг, татдаг, соронзон энерги. Нурааж байдаг, мөхөөж байдаг энерги биш. Тарих амь хамгаалагдсан нурааж байдаг, мөхөөж байдаг энергиэр үйлддэг бол зүрх 250 ГГц-аас дээш, 200 ГГц-аас дээш бүтээж байдаг. Улам илүү дэвжин дэвшлүүлж байдаг энергиэр үйлдэж байдаг. Магадгүй бид нар энийг сураагүй л үдийг хүрчээд байна л да. Тэгээд
Өөр хүн зааж өгөхөө гэсэн чи би зааж өгөх ажилтай юм шиг байдаг юм. Харин тийм. Өөр хүн заах ах өө энэ ч одоо олон түмний мэдлэг байлгүй дээ. Мэддэг л зүйл штэ гэж бодож идэл. Нийтийн мэдлэг биш байгаа даа байхгүй. Би бас өөрөө одоо мэддэг л зүйл дээ гэж хүмүүс ярихлаа. Үгүй мэдхгүй. Энд чинь цоо шин зүйл гэд тий. Тийм байлээ. Одоо нөгөө таны яриан дээр ер нь зүрхээ нээх, зүрхээрээ харах, зүрх нь хаалттай энэ төр гэл аюух ярьдэн штэ. Тэгэхээр зүрхээ нээн гэж юу гэсэн үг юм? Зүрх нь хаалттай гэж юу гэсэн үг юм те? Зүрхээрээ яаж харах юм гэл нөгөө яалтчгүй яг саяны хэлж байгаагаар магадгүй та өөрөө энэ нөгөө салбарын хүн яг энэ мэдээлэлтэй ойр байдаг учраас яг тэр community дотор л нөгөө суралцаад явдаг байсан болохоор ч юм уу нөгөө хүн болгоо мэддэг гэж бодоод исэн байж магадгүй бах те. Тэгээд би ч гэсэн энийг бол анх удаа л ерөн зүрхээ нээн хаан маань гэж одоо болормоо коучтой уулзраад сонссон баггүй юу. Тэгээд нэрээ зүрхээрээ харна марна гэхээр за ямар ч сан зүрх хинд байгаа эндээс хайр майр урсгах юм шиг байна. Тэр нь бодвол хайраар хармаар гэсэн үг юм болов уу гэж нөгөө нэг анх сонсохдоо тэгэж бодож байсан байхгүй юу. Тэгэхээр та энэ дээр нэг жоохон мэдээлэл өгөөд хоёлаа дараагийн сэдв рүү оръё тийх үү? Тэгээ. За тархиар ам хамгаалах зөнгөөр рационал ухаанаар харахаар яг хоёр нүдний ингэсэн энэ хар цагаанаар харна гэсэн. Солонгоочдоо өстой аюу за энэ тал нь сайн юм ихтэл энэ өстой муу хүн байна гэлтэй. Эсвэл би одоо нэг жоохон бухимдсан стрессцэн бол тэр стресс бухимдлаа солонгоод очиж наах галтэй. Тэгэхээр бидний харц, нүдний хилэмж, амьсгал тавчдсан юм байдалтай. Тэ? Харин анхаарлаа зүрх рүүгээ буулгаад бүр ингээд механик процесс байгаа. Чи анхаарлаа одоо би солонгоод хандуулж байсан анхаарлаа хуваагаад зүрхэн дээрээ нэг хандуулаад тэгвэл энэ хавь дээр нэг анхаарал бууж байна да. Тэнгүүд яа харахгүй хүн амьсгал орж ирж байгаа сонирхолтой. Тэгээд нэмээд амьсгалаа удаанаар гаргаад бүр дуустал нь гаргаад өөрөөрөө амьсгал орж ирэхийг хүлээгээд дүүрж байгаа. Тэгэд магадгүй энэ мөчөд зүрхээ нэнэхлээр энэ мөчөд зүгээр л яг одоо миний хөл гар хаана байна? Миний мөр амьсгал бид юу болж байна гэд нэг анзаараад нүдээ анх албах тий. Нүдээ анаагүй харж байхдаа миний чихэнд юу сонсогдож байна гэд нэг анзаараад аманд ямар амт байна? Шүлс ямар байна гэд нэг анзаараад үнэр надаа одоо кофе байна. Кофего нэрлээ. Энэ үед хит төвлөрөл зангирал юм чангарал саларч байгаа. Тэгэхээр зүрхээ нээн гэдэг нь анхаарлаа зүрх рүүгээ буулгаад надад зүрх байна. Миний зүрхний цохилт ямар байна гэд нэг анзаараад арай уужраад тайвшраад ирж байгаа. Тэгээ солонгог харахлаар чинь ганцхан солонгогийн нүдэн дээр төвлөрөх биш. Тэгээ одоочлаа солонгогийн биеийн хил хязгаар дээр том зургаар нь гарч байгаа. Ер нь аливаа юмыг том зургаар нь харна мөн үү? Хүнийг ерөнхийд нь бас харна. Энергиэр нь харна мөн үү? Өмнө нь бол энэ яг яах гээд байна? Яах гээд байна гэж. Ухамсаргаар яах гээд байна гэж хараад байгаа. Зүрхээр харахлаар зүрхрээгээ доош нь буулгаад тэг бүр талархлыг нэмчихвэл энэ ямар сайхан хүн бэ гэд уулзж байгаа хүнээ талархан мишээж харна. Тэгэхээр нөгөө хүнээ зүрхээр харахлаар чи нөгөө хүн чинь шууд хаагдахгүй. Өөрөө ч хаагдъя гэж бодож исэн чи энэ хүнтэй муудалцчихъя гэж бодож исэн чи нэг л мэд хит тайвширч маавширсан тий үзэлцгээ болцсон байна аахгүй юу. Тэгэхээр амьдрал арай уужуу, арай тэмцэл багтай. Арай амьсгалах орон зайтай болж эхэлнэ. Энийн дүүргээ тасгалжуулах боломжтой. Нийгэм хичнээн хэцүү байсан ч таны амьдралд
амьдрал хичнээн хэцүү байсан ч энэнд өөрийгөө дасгалжуулах боломж бий, сонголт бий шүү л гэж хэлмээр байна. Тэгээ Тийм. бид нар бас нэг зүйлийг нэмье гэж бодоод 5 метр хүүгээр таашаал авна гэхлээр бид нар энэ энгийн зүйлээсээ таашаал авахаа болчихлоор 5 метр хүүгээрээ таашаал авах шүү гэхлээр том юмны хөөцөлдөд идэх шүү. Нэг их одоо ядгийн аялалд яваал гоё юм хараад эсвэл заавал одоо ядгийн нэг одоо хүчтэй тэгээд гоё секс хийж ижил таашаал авнаа ч юм уу те эсвэл нэг гоё ажлын ард зүтгэж байгаа эсвэл бүр хүчтэй дасгал хийж байгаа. Бүр ингээд бие зовоож махалж байгаад тэгээд би ялан дэлээ тийм таашаалыг авна гэдэг ч юм уу. Тэгэл зүгээр ингээд сууж байхад таашаал авах боломж бидэнд дүүрэн байна. Бид нар зүгээр л ингэж байгаа зүтгэж байхдаа л хаарчаад байгаа. Амьсгалаа сурлаа л ингээд суухад хорвоо дэлхий сайн сайхнаар дүүрэн байна. Яг үнэн. Тэгээд энэ подкастыг сонсож явах мөчид бас яг манай баялагын түлхүүрээ хатга гээд 21 хоногийн хөтөлбөр маань бүртгэлээ авч байгаа. Тэгэхээр ерөөсөө төлбөрийн хувьд ч гэсэн маш боломжийн. Тэгээд дотроо бол маш олон гоё одоо энэ дасгалжуулах хэрэгтэй байна гэд коучи маань яриад байгаа. Арга аргачлалууд яг энэ хөтөлбөр дотор маань багтсан байгаа. Тэгээд энэ хөтөлбөрөө үзээд бас яг өөртөөгөө ажиллаа, дүүрээд явж хахад яг саяны ингээд коучи маань ярьж байгаа ярианууд ингээд бүр ингээд яг ингээд наалтаж гоё орж ирдэг болдгийм бэ. Тэгээд нэг дуудлага ирж байгаа байхгүй нэг их ч ингээл амар залхацсан тэр нөгөө автоврын газрын дуудлага байсан юм а дугаар байсан. Тэгээл за машин нэг би нэг хальт машин хааж тавьчаад буцаад явж ийсэн. Тэгэл за одоо өстө яг ингээл өстө хамаг юм дээшээ өгсцэн өстө амар ууртай л ихч байгаа хта ихч биш хүн байгаа хта гэж авсан чи яг хүүшэн тэр нэг жолооч мөн өстө да гэл өөдөөс тэгэл би за энэ ихч хөөрхий яг нөгөө одоо зүрхээр харна гэдэг шиг те өмнө нь бол та ч одоо яасан сүртэй юм үртэй ингээл хэрэлдэх гээд байгаа байхгүй. Тэгсэн чи ингээ тийм хэрүүл хийх хүсэл тийм энергийн үйлцэл ерөөсө төрөхгүй хөөрхийдөө энэ их ч аргагүй нөгөө яарч яхад миний буруу юм чинь өө яана их ч уучлаарай одоо дүүн гэлсгүйгээд очиж ин за гэл ингээл айгүй айдуу зөөлөн хэлсэн чинь их ч ингээл хэсэг завсарлага авснаа за мэдөө дугаараа үлдээчихгүй гэл айгүй хөөрхө харин тийм ээ их чи би яараа цонхон дээрээ тавихгүй бас гарччихээ хүүхдээ авах гээд гэдгсэн чи за гэд тэгээ их ч хоёр хоёлаа айгүй хөөрхөн амьсгал нэгдээд хоёулынгийнх нь амьсгал сулраад тэгэл би энийг л оцсыг чи яанаас яг гараал ингэх орон та залгаж таарлаа гэд. Тэгэхээр нөгөө энэ ерөөсөө юм том айгүй чухал юмн дээр биш ерөөсөө л бидний өдөр тутмын амьдрал дээр болдог зүйл юм мэлээ. Тэгэл тэр үед миний энерги бүтэн дахиад тэр хүний энергийг бас бүтэн дүүрэн болгоод өгч байгаа юм шиг мэдрэмж төрж исэн ш. Тэгэхээр баялагын түлхүүрээ хатга гэд хөтөлбөрт манайхан бас орж ирээд магадгүй энийг нөгөө мэддэггүй юм а дадал болгохын тулд хүнд яг нэг юм системтэй аргачлал хэрэгтэй байт юм лээ. Тэгэхээр өдөрт 20 минут, 30 минут, за 7 хоногт нэг удаа болормоо коучтойгоо соматик бүлгийн уулзалтандаа орчин. За тэгээд тэнд байгаа 7 хоног болгон байгаа нэг гоё лекцүүдийг сонсчин тийм ээ. Тэгээд хөтөч нарынхаа дэмжлэгтэйгээр дасгалуудаа хийгээд хөтлүүлээд явчин. Тэгээ 21 хоног дээр нэмээд 7 хоног үцгээр чинь бид нар чинь 28 хоногийн хугацаанд өөртөөгөө ажиллаад ахаар чинь за хүсгийн болвол дахиад нэг жоохон мөнгө төлөөд 3 сар сунгуулад үзчин тий. Ингээд яваад ахаар яг нэг юм системтэй аргачлал, арга зүйтэй дадалтай болчтой юм лээ. Тэгэхээр ерөөсөө ямар үед би ямар байх вэ гэдэг тэр хариу үйлдэлүүд бүгдээрээ яг миний одоо хяналтанд ор байдаг гэх юм уу тий. Тэгээ ингээд өөрөө одоо ийм гоё сайхан дүүрээд ирэхээс гадна тэр гоё дүүрэн энергиэрээ бусад хүмүүсийг бас ингээд дүүрэхэд хичээл зүтгэлгүйгээр нөлөөлөд идэм байх гэж бодсон шүү дээ. Тэр нэг ийм энгийн жишээн дээр бол яг ингээд үнэхээр гоё мэдрэгддэг юм бэл. Стоо гоё жишээ. За. Тэгээд тэр чинь За. хорвоо аз жаргалтай сайн сайхан нийгмийг бүтээх боломжтой байгаа. За тэгэхээр нэг тиймэрхүү энгийн юм байлээ шүү манайхаа. Ерөөсөө нөгөө агуу бүхэн энгийн байдаг гэж тий бидний ингээл хайгаад ирээд байгаа юм чинь бүр ингээл хаа нэг хүршгүй өөр нэг газар байгаа зүйл бол ерөөсөө биш юм байлээ. Тэгэхээр за тэгээ судлуул их юм бий дээ манайхаа. За тэгээд гоё шинэ он гарах гэж байгаа юм чинь хоёлаа түрүү нөгөө эго хүсэл гээд ярьсан. За зориг гэд бас хөндөд явсан тий.
Тэгэхээр хүсэл шунал гэдэг зүйлийн талаар бас жоохон ярмаар санагдчихаа. Ингээл хүсэлтэй байх нь буруу ч юм шиг, зөв ч юм шиг те. Тэг хүсэхгүй болохоор чи ямар ч утгагүй тэгэл ингээл тэг яах юм одоо нэгэнт бид нар ингээл материалын ертөнцийн дээр амьдраад байгаа. Тэгээ ямар нэг Мгм. хүсэлгүй тэгээл бясалгаад суугаад ах юм уу ч гэж заримдаа бодогддог штэ. Тэгээ таны ярианы түрүүн эго хүслээр биш гэхээр эго хүслээр хүсэх тэгээд эго хүсэлгүйгээр хүсэх гэж дахиад нэг хоёр өөр хүсэл байна уу те. Тэгэхээр яг бид нар ирээдүйн энэ гоё хүслээ яаж зөвөр тодорхойлох вэ? Ер нь хүсэл байх нь зөв юм уу? Хүсэл гэдэг чинь шунлаас юугаар айлгаатай юм бэ гэд хүслийн тухай та нэг гоё жоохон яриад өгөөч. Мгм. За тэгээ. Бид нар илүү хүсэх нь буруу юм аа. Одоо хүсэх нь бүх зовлонгийн эхлэл юм аа. Энэ бол шунал юм аа. Хүсэхгүй байхад бие тасгалжуул, сэтгэлээ тасгалжуулаа гэж маш их сонсож ирсэн мөн үү? Тэгэхээр хүсэхгүй л бай. Аз жаргал одоо чи жаргалтай бай гэж бодвол хүсэхгүй юм юм өмчлөхгүй, тийм юмтай ийм юмтай болъё гэж бодохгүй байх хэрэгтэй. Тэр бол бүх зовлонгийн эхлэл гэдэг. Багасаа л ер нь тэгээд сургаж ирсэн байна. Тэгэл баруунд ингээд амьдраад барууны энэ одоо Австрал сурлаа, одоо Америк багшраа сурлаа, Канадад одоо амьдарч байна. Барууны соёлыг аргалахаар болохоор хүсгүй бай гэж заадаг. Хүс одоо тий хүсэл мөсөлтөөр ерөөсөө тийм шунал мундаг гэж ярихгүй. Энэ цаа талын философи шашин нь өөрөө байгаа шүү дээ. Харин тэр хүсэл юмаа биелүүлэхдээ чи өндөр одоо маш их хичээл зүтгэл гаргана. Өндөр одоо сахилга баттай дадалтай бай. Тэгжээж л чи тэр хүслийг биелүүлнэ. Хүслээ бүтээ. Тэ? Одоо баян бол гэж хэлдэг байна. Тэгэхээр энэ нэг юмны хоёр тал байгаа. Одоо сураад байгаа юм болохоор энэ хоёр нь хоёулаа зөв юм уу гэвэл хоёулаа бас сонирхолтой. Хоёулаа нэг нь яг уу би хүмүүс шиг шуналтай болохгүй тулд одоо юу гэдгийг эго нэг талаараа хүмүүсээс би ялгаатай гоё байхын тулд хүсэхгүй байна. Тэгэхээр нэг талаараа эго байгаад байгаа шүү тий. Нөгөөх нь болохоор би заавал бүтээн би хамгийн оруулд нь хөрнө гэж тэмцдэг тийм ээ. Тэгэхээр энэ хоёр тал байгааз. Тэгэхээр миний сүүл судалж байгаа хүслийн тухай ойлголт бол хүсэхгүй юм бол өөрчлөлт. Хүсэл гэдэг бол өөрчлөлтийн хөдөлгүүр. Хүсэл гэдэг бол өөрчлөлийн хөдөлгүүр. За гэтэл хүсэл байхгүй бол өөрчлөлт байхгүй. Надад би одоогийн нөхцөл байдал энэ байна. Би ийм юмыг хүсэж чинь гэдэг ихэнх үедээ яг уу шунал юм шиг хүсэл хүнд байдаг. Нэг талаараа би эхний хүсэл бол эд материалын хүсэл байдаг. Ер нь хүний эхний хүсэл. Тийм ээ. Масловын хэрэгцээний онолоор болохоор бид нэр ийм доод суур хэрэгцээ хангагдах эхний хүсэл байдаг мөн үү? Тэгэхээр хүсэл бол дөрвөн шаттай байгаад байгаа юм. Гэхдээ хамгийн доод талын эхний хүсэл болохоор бид нар тухтай орон байртай байх, хоол хүнстэй байх, тийм ээ. Ерөнхийдөө үндсэн хэрэгцээгээ хангах зорилготой хүслүүд байгаа. Тэгэхээр тэр хүслэл нь шунал болж харагдчихэж болно мөн үү? Гэхдээ тэр хүслийн хойноос хүн явж байхдаа өөрчлөлтийнхөө алхмыг эхлүүлж идэг. Тэр юмыг бүтээхийн тулд би одоо хэн байгаа гэдэг чинь хангалтгүй байж болно мөн үү? Тэгэхээр тэр хүслийг бүтээхийн тулд би ядчил үйлдэлээ өөрчилнө, хүнтэй харилцаагаа өөрчилнө, тийм ээ? Нийгэмд хүмүүстэй нийцэж зохицох хэрэгтэй болно, тийм ээ? Одоо ажилд тэнцэх хэрэгтэй болно, тийм ээ? Өөрийгөө өөрчлөх байхгүй. Тэгээ дараагийн төвшин нь ингээд дөрвөн төвшөнтэй байдаг. Хамгийн дөрөв дэх хүсэл болохоор хүслийн 5 төвшин байгаа. Дөрөв дэх хүсэл болохоор мэдлэгийн ороод хүрэх. Толгоогоороо таньж бүх философи одоо энэ шашин бүх юмыг судлах, дээрээс нь одоо ядгийн инженер бол инженерийнхаа талаар гүнзгий суралцах тийм ээ ингээ эрдэмтэн болох гэх мэтлийн мэдлэгийн ороод орох хүсэл байгаа. Тэгээ эхний энэ дөрвөн хүсэл бол яг уу нэг талаараа эго хүсэл юм шиг хүсэл шунлаар өдөгцөө эго хүсэл юм шиг боловч яг уу хүнийг өөрийг нь өөрчилж идэг жинхэнэ яг нь хөдөлгүүр. Бид нар хүсэл байхгүй бол
урагшаа өөрийгөө өөрчлөхгүй. Хүслээ бүтээх гэж явж байхдаа зовдөг. Тэр зовлон дундаасаа би ямар бодолтой хүм, тийм ээ, ямар сэтгэл хөдлөлттэй хүм, миний юу болохгүй байна, юу болж байна гэдгийг олж хардаг. Тэгэхээр магадгүй хүсэх нь буруу биш. Харин хүслээ бүтээж явахдаа ямар аргаар хүслээ бүтээж байна л гэдэг нь чухал. Хүслээ бүтээж явахдаа бусдыг өвтгөх замаар, өөрт болон бусдад хортой арга ухаанаар манипуляц хийх, худлаа ярих, хулгай хийх, тийм ээ, хэдийгээр буруу гэдгийг мэдчихсэн ч гэсэн хорлох үйлээр хийх, нийгэмдээ сайн сайхан хорвоо ертөнцийн байгаль ертөнцид ээлгүй байдлаар хүслээ бүтээх юм бол өөрийнхөө байлгийн урсгалд саад хийждэг. Энэ манипуляц чинь манипуляц энэ хортой арга ухаан чинь ганцхан бусдыг болон байгалийг сүтгэхэд байгаа биш л дээ. Өөрийгөө сүтгэхэд байгаа байхгүй. Хүн чинь өөрөө бүх юмний нэг хэсэг учраас тусдаа биш шүү дээ. Ээг бол энийг тусдаа гэж ойлгуулдаг байгаа мөн үү? Бидний яриад байгаа зүйл болохоор хүсгэн зөвөө хүслээ бүтээж явахдаа би яаж эрүүл, ухамсартай аргаар өөрт өрөөлд, тийм ээ, хорвоо ертөнцид ээлтэй байдлаар бүтээж болох вэ гэдгийг суралцчихаа гэж байгаа. Тэгэх юм бол та саваа бэлдээд хүлээж аваад таныг их зовж шаналхгүйгээр аз жаргалтайгаар тэр хүсэл мөрөөдлөө бүтээх боломжтой. Бид нэр хүслээ бүтээхийн тулд одоо өчигдөр нэг Мэл Робинсыг би сонсч байсан байхгүй хальт. Хинтээ Луис гэдэг нэг подкаст бичиж залуутай ярилцж байсан. Богинохоор ил үзэлсэн чинь амжилтанд хүрэхийн тулд юусаа аз жаргалгүй байдал тас. Орноосоо босмооргүй хэцүү байсан ч өөрийгөө хүсдээд босго. Тэг нэг аз жаргалгүй уйтартай ямаа байнгын давтаж хий. Энэ бол барууны сургаалгаахгүй тэг. Яг тэр бол үнэхээр гутралын юм. Миний хувьд бол зөвхөн гутрал ямар хэцүү юм бэ? Барь тийм заа хэрэг байна уу? Тэг барууны сургаал тэгээ заадаг байхгүй. Үнэхээр том одоо энэ амжилтанд хүрсэн яг сонслог ухаанаар яваагүй багш нар чинь тэгжил зааж өгдөг. Бид нэр сүнс буюу spirituality, тийм ээ, бурхны ухаантай нэг холбочлолоо юу гэдэг вэ гэхээр өглөө босмооргүй байгаа байж болно. Тэш хараад хөвтөж явахдаа зүрхэн дээрээ анхаарлаа хандуулаад нэг сайхан талархаад өөртөө зөөлөн хүрээд хөвтөд үзтээ, өөрлөгөө зөөлөн хараад хөвтөд үзтээ. Тэгэхээр чи нэг ам ороод дүүрэл зүрх бэлхаал цаанаас чинь босъё. Амьдрал ийм гоё штэ гэж босч байгаа. Тэгэл босч ирэл хийж байгаа юмаа булчин одоо тэр чих шууд босч ирээ дасгал масгал хийдэг тодорхой одоо бид нэг өглөөний дадал мадал гэдэг нэг юм 7 дадал мадал гэд мэддэг те. Би тэрийг хэрэгжүүлж явахдаа маш их зовж исэн те. Тэгэхээр хийж байгаа юм чинь адилхан байж болно. Тэр одоо сахилга бат чинь адилхан байж болно. Цаад талын харах өнцгөнөр байгаа байхгүй. Би талархлаар, залбирлаар нэх гой зүрх нээлттэй байдлаар тэрийг хийхдээ булчингаа ингээд тасгалжуулаад өргөж явахдаа би ямар гой хүчтэй болж байна. Өстой гой шүү. Амтын мэдэр тэр өвдөлтийн амтыг талархаж эсрэгээр энэ дасгалыг хийж ирвэстэй амжилтанд хүрнэ гэдэг ингэчлэр чинь нэг тийм сонин амгүй зовлонтой байгаа байхгүй тий. За юу ярих чаад юу яриад болчих гээд ихлээр байж тээ ийм эхний дөрвөн хүсэл эго шунлын хүсэл байдаг. Тэр нь битгий санаа зов. Тэрийг хойх хэрэггүй. Тэрний хойноос явж байхдаа харин би эрүүл ухамсарт бурхны гэгэн тийм ээ арга ухаанаар энэ хүслээ бүтээж гинэ үү гэдэгт л өөрийгөө тасгалжуулаад байна. Тэгэх юм бол аяд зөнгөөрөө эвлээд англи хэлээр synchronicity гэдэг байна. Сансан бүхэн чинь аяндаа соронзон ухаанаар сэтгэл зүйн бүтээд л эхэлнэ. Гэтэ энэ чинь та үйлдэл хийхгүй сахилах батгүй байна гэсэн үг биш шүү. Дахиад бусд нь салгаж ойлгоно. Нэг зүйл шүү. Тийм ээ. Хоёр дахь бүр дээд хүний энэ эго хүслийн цаана даваад ирэхлээр дээд хүнийг жинхэнэ аз жаргал хөтөлдөг хүсэл юу вэ гэхлээр би илүү бурхан шиг л болъё. Илүү гэгэн л болъё гэдэг хүсэл бол 5 дахь хүсэл байна. Дээд хүсэл. Бурханлаг гэгэлэг болохоос өөр
намайг дүүргэх хүсэл алгаа гэдгийг эхний 4 хүслийн хойноос хөдөлтөж явахдаа хүн бие сэтгэлээрээ ухаардаг. Тэгэхээр шунлаар таны одоо үедгийн эго хүслээр таны хүсэл эхэлсэн байж болно. Битгий тэрэн санаа зов. Зовж хүслийнхээ хойноос хөдөлтөж явахдаа бурханлаг гэгээлэг болохоос өөр намайг жаргалтай болгох хүсэл алгаа гэдгийг хүн ухаардаг. Гэхдээ бурханлаг гэгээлэг болох хүслийг заавал эд мөнгөөр бэлгэж дүүрчээд тавих албагүй. Магадгүй ихэнх үедээ тавил бүр их гоё амьдрал чинь бэлхэм дүүрнэ. Тэгээд эд материал чинь ч гэсэн дүүрнэ. Энэн дээр эго хүслээр бид нар хүсэх гэж юу вэ гэдгсэн мөн үү? Заримдаа бид нар эго хүслээр хүсэхдээ шал утга учиргүй хэд их юм хүсдэг. Тийм ээ. Тухайлбал би эх онд 600 дахин өсрэлт хийн. Тэ гээд нэг комент уншсан. Тэр хүний би буруутгаагүй шүү те. Тэр бол таны эго хүсэл байгаа. Яагаад тэгэхээр 600 дахин өсрэлт хийж хинт ашигтай юм? Тэр их эд баялагийг эд материалыг хүсч болно. Одоо эд материалаар бэлгэж байгаа хүмүүс нэг ойлгож байгаа. Барууныхын ч гэсэн ойлгоод эхэлж байгаа. Утга учиргүй эд материал ч гэсэн хүнд зовлонтой юм байна. Тэр эд материалыг чинь зохицуулна, аачлна, тордно, хамгаална гэдэг чинь асар их одоо цаг хугацаа, сэтгэл дахиад хөрөнгө оруулалт шаарддаг зүйл. Нэг хүн авч ажилуулах хэрэгтэй болж магадгүй тий. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө явах гэсэн чинь нөгөө эд материалаа тордож зүлгэх хэрэгтэй болно. Байнгын арчилгаа шаардсан шүү дээ. Тэгэхээр эд материал, эго бол эд материалыг хүсэж байна та. Хүсч болно. Тэ байж аг. Гэхдээ ганцхан эго хүсэлтэд автаж зориг тавих юм бол утга учиргүй их материалын хэмээг өөртөө хүсэж байгаа. Тэр нь өөрт нь ч ээлтэй биш. Тэр их баялагийг тэр их энэ материалыг тортох бөөн зовлон болно, тийм ээ. Хоёрт нь өөрөө л дээлтэй юу? Тэр 600 дахин өсрэлт хийхийн тулд одоо нэг ч өсрэлт хийгээгүй хүн 600 дахин өсрэлт хийхийн тулд юмаа золиослоо зүтгэнээ тест энийг биелүүлд ингээд зүтгэн тэгж явахдаа гэр орныхныхоо зовоон ажилчдаа зовоон мэдхгүй одоо бөө юм болно шүү дээ тийм ээ стресс жаа. Стрессээ их болох магадгүй утга учир үгүй тий яг юуны төлөө гэдэг нь утга учир байхгүй эд материалын хүсэл байж болно тий. Тэгэд өрөөлийг одоо байгаль дэлхийд 600 дахин өсрүүлт эд материалын өсрэлт тэгээд ер нь байгаль дэлхийд ээлтэй юу? Тийм ээ. Хорвоо ертөнцид ээлтэй юу бэлгүй. Тэгэхээр эго хүсэл тэр жинхэнэ дотроос ундрах хүсэл хоёр чинь дотроос ундрах хүсэл чинь ихэнхдээ яах вэ? Тэгэхээр утга учирын төлөө өрөөлд өөрт хорвоо дэлхий сайн сайхныг бүтээхийн төлөө нэг нэх гой дотроос ундардаг хүсэл байгаа. Тэрийг үгээр тайлбарлах их амаргүй. Аяндаа хүн өөрөө дотроос нь нээдэг. Тэгээ магадгүй энэ хүслийг нээхийн өмнө би илүү гэгээн болёо, илүү бурханлаг болёо гэдэг хүслийг өөртөө тавиад ирэхийн цагт л нээгдээд ирэх байх л та. Тэгэхээр жинхэнэ эго хүсэл юу байх нь? Өөрт өрөөлт ээлгүй бүр ёстой бусдад өөрийгөө нотолчих, харуулчих, өсрэлт хийчих гэдэг бүр юм шиг зангирсан их утга учиргүй том өсрэлтүүд, дэвсрэлтүүдийг бид нэр эго хүслээрээ тавьчихдаг. Тэгээ зууралт нь араас нь энийг л энэ биелэхгүй л би хинч биш шүү гэдэг тий. Тийм байна. Тэгэхээр би яг өчигдөрхөн нэг залуугийн бас бичлэг сонссон юм аа. Тэгсэн чи яг нөгөө нэг барууны юугаар тэгээ сонсохоор тийштэй бас ингээд хүн чинь юм зоригтой юм байх чинь зөв. Гэхдээ та нар ингээд нөгөө айгүй тийм юу энергитэй штэ. Айгүй өндөр энергитэй. Тэгэл одоо ингээл юм гоншгондог болчиж би травматай гээл би тийм юмны PTSD-тэй би тийм юмтай би ийм юмтай гэл хөвтээд ахын юу яриад байгаа ямар юмны чинь траума ямар юмны чинь PTSD
зүгээр урагшаа хөдөлтөө өгшөө урагшаа юмаа хийлдэ. Тэгээд травматай бол тэрийг ангаалтаа заслалтаа янзлах арга маргыг нь ололтоо зүгээр хөвтөөд ах ингээд тэгээл би бодоол бодохгүй юу. Тэгсэн чинь одоо яг манай одоо болормой коучинг манай багийнхны зүгээс танд өгөх гээд байгаа юм бол яг саяны хэлж байгаа таныг зүгээр ингээд та травматай юм байна. Та ийм хүн юм байна. Ингээл бэжий гэд ингээд илж таалах гаагүй га. Бас тийм байгаа бол тэрийг сайхан яг ингээд хамгийн сүүлийн үеийн гоё арга зүгээр засаад суллаа те нөгөө арга талаас нь бас манай энэ баялагын дэлгүүр атга хөтөлбөрт бүх зүйл нь багтцсан байгаа. А нөгөө талдаа утга учиргүй зүтгээдээ хөдөлмөрлөөдөө халаадээ гэд ингээд нөгөө утга учирыг ойлгуулахгүйгээр бас одоо ингээд түлхээд байх гаагүй байгаа. Яг том зургаар нь харчих нэг сайхан тэр янз бүрийн саад болоод байгаа тий бие сэтгэл дотор чинь танд одоо саад бодлоод байгаа таныг гацаа төгжээ болгоод гинжлээд байгаа юмнуудаасаа салчих. Тэхийн цаг та хүссэн хүсээгүй бүр заавал ингээл гаднаас мотивац аваал те би ингэхгүй л бол болохгүй далаад үгүй гих тийм шаардлагагүйгээр өөрөө дотроосоо тэр өөрийнхөө энергиэр гоё урагшаа зүтгэн тэр хүсэл мөрөөдлөө би болгоно гэдгийг заагаад байгаа юм байна штэ гэд бодсон. Тэгээд яг саяны яриг сонссон чи нэрээ тийштэй гэд бас дахиад бодлоо. Тэгэхээр манайхан өөртөө зөөлөн мөртлөө хит ингээл тэндээ үлддэг биш те. Яг нэг тийм гоё аргатай болно гэдэг чинь маш чухал шүү гэдгийг бас дахиад хэлье. Тэгээд оноос өмнө энэ баялагын дэлгүүрээ атга хөтөлбөрийг өөртөө бэлэг болгоод өгөөрэй. Бид хэд яг энэ оноос өмнө шинэ он гарахаас өмнө яг энэ хөтөлбөр маань эсэлтээ аваад шинэ ондоо тухайн хөтөлбөрт оролцсон хүмүүс маань маш гоё бие сэтгэлийн эдэрлийг мэдрээд сүнслэг төвшөндөө би яг ямар байх ёстой юм. За тэр гоё энерги гэдэг нь юу юм гэдгийг нэг мэдрээд гараасаа гэсэн үднээс бас энэ хөтөлбөрийн эсэлтээ яг энэ цаг үед авч байгаа гэж. За тэгээ хоёлаа ер нь подкастынхаа төгсгөл хэсэг рүү оръё тийм ээ. За тэгвэл одоо манифест гэдэг талаар хүмүүс маш их сонирхдаг шүү дээ. Бас шинэ он болж байгаа юм чинь одоо хүмүүс маань шинэ ондоо зөв манифест хийя гэх юм бол одоо ямар шатаараа л гэж байна уу? За та өөр дээрээ жишээ нэг зорилго тавьж байгаа. Тэгээд яг энэ дээр зөв манифест хийх дараал нь ийм байна гэд нэг юм хүслээ бүтээгтэй холбоотой гоё сэдвэр яриад тэгээ подкаста өндөрлөе тийм ээ. Хэлгүй яах вэ? Хүслээ бүтээхдээ би эхлээд зорилгоо тавихдаа эхлээд ер нь миний хэрэгцээ юу байна? Бусдын хэрэгцээ юу байна? Тэ? Одоо би ч хүмүүст үйлчилж байгаа учраас миний үйлчилж байгаа хүмүүсийн хэрэгцээ юу байна гэж жоохон тунгааж боддог. Тэгэхээр ганцхан эго хүслээр тавихаа бас болчиход байна. Одоо хөгжөд байгаа юм байлгүй дээ. Өмнө нь бол үннээ хэлье. Нотлоод өгье, тэ оргилд нь хүрээд өгье л гэдэг байлаа гэж тэ нэг юм дээд хүсэл рүүгээ орж эхэлж байгаа шиг байна гэж. Тэгээ одоо миний зорилго бол би олон зорилго тавихаас илүүгээр одоо манай хичээлүүдэд байдаг да. Ялангуяа энэ балийн дэлгүүрээ атга хөтөлбөрийн бонусанд нь оруулсан нэг 2 цагийн амьдралаа төлөвлөх гэдэг хичээл байгаа. Юугүй бол нэг дор бүх юма засгаж битгий заваа. Хамгийн ихтэй эх жилийнхаа өнгөийг тодорхойлох 3 тэмдэг нэрээ тодорхойлж байгаа. Тийм ээ? Би илүү эрүүл байна. Би гэр бүлийн аз жаргал, дотн дулаан байдал гэдэг ч юм уу те эрүүл мэнд тийм ээ? Тэгээ нэх гоё юм. Санхүүгийн хувьд одоо эрхчлөө санхүү хүсэж байгаа чи эрхчлөөг л хүсэж байгаа байхгүй хүн цаа талд нь тийм ээ гэтэл эрхчлөө ганцхан мөнгөөр бүтээж болохгүй бас зөндөө юм байгаа. Гэхдээ мөнгө байж болно мөн үү? Гэх мэтлэн 3 тэмдэг нэрээр эрхчлийнхаа өнгөийг тодорхойлж байгаа. Тэгээ тэр өнгөтэйгөө холбоотойгоор 3 зорилго тавина. 3 тус бүрд нь нэг зорилго тавьж болж байна мөн үү? 3-аас хэтрүүлэх дэмий. Энэ 3 засагдах үед бусад юм дагаа засагдчихдаг. Бүх юмыг тусгаалan засах албагүй гэдэг заримдаа. Тэгэхээр эрүүл мэндэд би зорилго тавилаа гэхэд за тухайлбал би ч одоо 2 ойрхон төрсөн учраас байсаж байгаа жин эмчих гэдэг. Тэгэхээр миний хувьд бол одоо эрүүл мэндийн зорилго бол булчингой хөгжүүлэх, илүү булчингой хөгжүүлэх зорилго тавьж байгаа. Тэгээ энэ зорилго маань тэдэн килограмм тийм булчинтай гэхээс илүүгээр дадалтай холбоотой зорилго. Зарим дадал бол гарцтай холбоотой, зарим зорилго бол гарцтай холбоотой байдаг, зарим нь дадал төлөвшүүлэхтэй холбоотой байдаг. Тэгээ миний одоо эрүүл мэндийн зорилго гэдэг хэлээр эх хонд би 7 хоногт
ядаж 3 удаа одоо тэ ингээд булчингаа тасгалжуулах тасгалаа хийнэ гэд. Хинтээр яаж тасгал хийх үү гэдэг бүх юм тодорхойлцсон тийм ээ. Ийм зорилго тавьж байгаа жишээ нэ. За санхүү байлаа гэхэд санхүү дээрээ одоогийн өсрэлтэй бодож байгаад тийм ээ. Ямар байвал юу хийх вэ гэж бодож байгаад бас тоо тавьчих болно. Тоод битгий зорилго тавихтаа манайхаа смарт гэдэг хэдийгээр бид нар бурханлаг гэгээлэг зүйлийг ярьж байгаа ч гэсэн энергийн хуулийг ярьж байгаа ч гэсэн үүн дээр маш тодорхой хүслээ тодорхойлж тавих смарт зорилго тавих гэдгийг орхидуулж болохгүй. Бид нар арга барилыг хослуулж байгаа шүү. Тийм учраас хэмжигдэж болох үз, хүрж болох үз. 600 дахин өсрэлт хийнэ гэдэг бол хүрж болох зорилго гэж би бодохгүй байна. Тэ хүрч болох үз зорилго тавина. Хүрч болох үз зорилго тавьж иж бид нар яах вэ гэхээр би зорилгодоо хүрдэг гэдгийг өөртөө нотлно. Би чаддаг гэдгийг нотлно. Хүршгүй том зорилго тавьчаад угаасаа унах нь тодорхой байхад чи угаасаа ингээл бүтдэг үү гэд өөртөө итгэхэ болчихно мөн үү? Арай хүрч болох үз. Гэхдээ жоохон өөрөө чинь сорих зорилго тавих. Тэ цаг хугацаагаар хэмжигддэг тийм ээ. Тэ хэмжигдэж болох үз. Тийм. Тэгээд өөрөө чинь хүсэл мөрөөдөлтэй холбоотой тэр өнгө тодорхойлоод ш тэр өнгөтэй чинь холбоотой зорилго тавих хэрэгтэй гэж байна. За тэгээд зорилго чинь зарим нь дадлыг нь өөрчлөх зорилго, амьдралын хэв маягийг өөрчлөх зорилго, зарим нь бол яг нь үр дүн гарцтай холбоотой. Эрүүл мэндийн зорилго илүү амьдралын хэв маягийг өөрчлөх зорилго байж болно тийм ээ. Ингээд сайхан зорилгоо тавьсан бол одоо ганцхан зорилгын төлөө хатуу хөдөлмөрлөх биш. Энергиэрээ уулзаж татах, өндөр дээд сэтгэл хөдлөлийг идэвхжүүлэх үнэхээр эрүүл болж байгаа бол тийм үү? Эрүүл болж байгаа бол эрүүл болох хүсэлтэй байгаа бол нэх гоё тийм ээ. Эрүүл байгаа төрхөө зүрхэндээ ингээ мэлминдээ харж тасгалжуул. Төсөөлж чадахгүй байгаадаа бол эрүүл гоё хүмүүсийн зургийг сэтгүүлээс хайчилж авч яагаад энэ тэнд гоё наагаад бай. Тэгэд ийм гоё ярьч хүчтэй, ийм гоё ийм гэж ингэж өөрийгөө тэр хүний царайгаар орж төсөөлүүлж бодох. Тэгэд төсөөллөөрөө тийм үү нэгтэн төсөөллөөр аль хэдийн бүтцэн байгааг харж тэр зорилгоо төрүүлээд харна гэсэн үг. Мэлминдээ амлуулна. Тархич нь бодит юм төсөөллийн хоёрыг ялгадаггүй. Үнэхээр чи эрүүл болсон юм штэ, гоё булчинтай болсон юм штэ гэдэг тэр дүр төрхий чинь аль хэдийн итгээд эхлэх байхгүй. Итгээд эхэлсэн учраас яг уу тэр үйлчлэхийг хамархан болоод итгэхгүй байхлаар л бие чирээл итгүүлээл өдөр болгон өөрийгөө нотлох гэдэг байгаа байхгүй тий. Аль хэдийн болцсон гэж итгүүлээд баяр хөөртэй. Тэгэд маш чухал бидний орхидуулдаг зүйл бол тэр зорилгыг биелүүлэх зорилгыг аль хэдийн биелсэн юм шиг тэр дүүрэн сэтгэл, өндөр дээд сэтгэл хөдлөлийг өөртөө тасгалжуулах. Эрүүл болчлоо, гоё болчлоо гэвэл таны дотор ямар сэтгэл хөдлөл мэдрэмж төрөх вэ? Тэрийгээ магадгүй нэг сэтгэл хөдлөлийг биччих. Талархал, би чадлаа гэдэг маш гоё өөртөө сэтгэл ханамжтай байдал. Одоо юу гэдгийг те хайр, гоо замж гэдэг ч юм уу те. Тэр мэдрэмжийг авсан хүн ямар байх вэ? Тэр сэтгэл хөдлөлөө биччих. Тэгээд өтөр болгон өөрийгөө бие сэтгэлээ тасгалжуулаад тэр сэтгэл хөдлөлөө идэвхжүүл. Тэгээ өндөр дээд сэтгэл хөдлөл бид нэр тасгалжуулахгүй юм бол ганцхан хар хөдөлмөрлөөр зовж ээж бие чирчээж тэр юмыг бүтээн. Бид нэр сэтгэлдээ өдөр болгон зүрхээ нэгэд өндөр дээд сэтгэл хөдлөлийг үнэхээр тасгалжуулж чадах юм бол тэр юм аяндаа уулзна. Ирж уулзна, татагдана, соронзон чанар чинь дээшлэн. Та үйлдэл хийхэд хуруу ярьсан тантай 50% уулзаж эхэлнэ. Бид нар хитрхи их травматай, хитрхи их сөрөг юмдаа анхаарлаа ингээд тасгалжуулсан. Тэгээ өнгөрсөндөө автцсан байгаа үедээ л өдөр болгон босч ирээл болохгүй бүтггүй айгаал, твдээл, уурлаал ингээд байгаа байхгүй. Тэгэхээр энийг даван туулна. Энийг даван туулахын тулд хөтөлбөрүүдэд хамрагдаж ямар нэгэн тасгалжуулалт хийх хэрэгтэй болж байгаа. Тийм ээ? Тэгэд араас нь баг зэргийн үйлдэл хийх, өөрийгөө хөгжүүлэх. Тэгээ яг миний хийдэг зүйл бол би том хүсэл зорилго тавьсан бол тухайлбал одоо ретритэд те ретрит бол намайг сунгаж байгаа би хинбэгээ өөрчлөхөд хүргэж байгаа нэг зорилго. Тэгээ миний өөрөөсөө асууж тавьдаг
энэ зорилгыг энийг амжилттай хийхин тулд би энэ ретритийг амжилттай хийх даах чадамжтай нэгэн болохын тулд миний дотор юу өөрчлөгдөх хэрэгтэй байна? Тэр болгоныг би өөрчлөе. Миний зүрх сэтгэл энэ бүхэнд нээлттэй байна. Өөрчлөлт шинжилтэд намайг чиглүүлж өгөөрэй гэж зүрхэн дээрээ анхаарлаа хандуулад дээд хүч, өөрийн дээд бие юм уу? Хорвоо ертөнцид залбирдаг. Таны итгэдэг бурхан дээд хүч юу вэ? Тэрэндээ залбираад. Бид нэр заримдаа миний дотор юу өөрчлөгдөх хэрэгтэй юм гэдгийг таньж чаддаггүй. Таньдаггүй шүү дээ. Мэдэхгүй. Тийм ээ? Энийг таниулж өгөөч гэж. Таниулж өгөөч гэж залбирчлаар амьдралд чинь асуудал өрнө. Тэр асуудлыг бэлэг болгож намайг таниулах, намайг өөрчлөх. Таниулах сорилт ирлээ, бэлэг ирлээ. Энэ надад юуг ойлгуулах бас гэсэн юм бол гэд ингэхтэл маш гоё тэр өвдөлт, тэр харилцааг дамд болдог. Тэгэл бид нэр энэ балгийн дэлгүүрээ атаг гэл энэ хувь хүний хөгжлийн сүнслэг юм хийж явахдаа за миний энерги өндөр юм ч одоо надад дандаа л гоё юм тохиолдсон доо гэвэл дахиад л эго. Чих нарийн нюанстай тийм ээ. Хүлээлт үүсчихэд байгаа байхгүй тийм. Хүлээлт үүснэ гэдэг бол зовлонгийн эхлэл. Зүгээр л энергиээрээ уулзаж хамтран бүтэе. Юу болохыг бид нар мэдэхгүй. За энэ ингээ яриад байвал цаан зөндөө юм байгаа учраас миний бодлоор энэ бол хангалттай их 26 онд чинь тэр эх жил он жилүүдэд ч гэсэн таны зорилгыг хүсэл мөрөөдлийг биелүүлэх хангалттай гоё түлхүүр болж өгнө гэж хэлье. Яг зөв. За тэгээд подкастынхаа төгсгөлт манайхаа яг 26 оноо манай коучийн хэлснээр тийм ээ 3 үгээр тодорхойлоод те яг юуг ямар мэдрэмжтэй ямар байгаасаа гэж хүсэж ийн гэд тэр 3 үгээ бас яг энэ бит хоёрын подкастны доор комент хэсэгт тунхаг болгоод үлдээгээрээ гэж хэлмээр байна. За тэгээд мэдээж яг нөгөө дотгошоо чимээлээд өөртөөгөө ажиллаад анхаарлаа дотгошоо өөрлөгөө төвлөрүүлээд ирэхээр үнэхээр сонирхолтой. Бүр ингээд ямар ч ингээд гадны юмыг гадаад ертөнц дээр өөр бусад хүн дээр ач холбогдол өгөхөөс илүү сонирхолтой гоё аялал байдаг. Тэгэхээр энийг бас манайхан зарим нь мэдрээд явж байгаах, мэдрэж амжаагүй, дөнгөж сонирхоод бас сууж байгаа бит хоёрыг сонсож байгаа хүмүүстээ бас яг өөрлөгөө өнгийгөөд үзээрээ. Тэгээд баялагын дэлгүүрээ атга гэд энэ хөтөлбөр болвол таны яг маш зөв эхлэлийн цэг бас байх болно гэж тий. Тэгэхээр яг энэ хөтөлбөртөө амжаад ороод ирээрээ гэдэг урилгыг бас та нартай өгч байна. Тэгээд мэдээж гоё түрүү хэлсэн тий зөв системтэй, зөв арга зүйгээр арга бэлэг хосолсон гэдэг үг маш их энд яригдлаа шүү дээ. Хитрхи тархиараа амьдраад ах юм уу? Дандаа л ингээл бурханлаг сүнслэг ухаанаар яваад ах юм уу? Энэ хоёр ч хоёулаа яг хослол яг бидний хайгаад байгаа юм энд байна шүү гэж тийм ээ. Тэгэхээр 12 сарын 8-нд хичээл нь эхэлнэ. Тэгээд энэ бол та бит хоёрын энэ подкастыг яг энэ мөчид сонсож байгаа бол үнэхээр азтай байна. Тэгээд нөгөө учрах стогоороо учирдаг гэдэг шиг зөв цаг үедээ те маш гоё мэдээллийг бас танд хүргэж байгаадаа баяртай байна. Тэгээд бүгдээрээ гоё 26 онд өөрсдийнхөө дотоод мөн чанарыг илүү гоё таньсан, зүрхнээсээ хайр, нийт сэтгэл гэрэлтүүлсэн тийм гоё байхад өөрийгөө дасгалжуулаарай гэж дахин урилга өгмөөрэй. Тэгээд коучт маань нэмж хэлэх зүйлээвэл хэлээд подкастаа дуусгая да. За баярлаа. Тэгэхээр миний дотроос ч гэсэн ингээд тэнгэр газар нийлээд идэх шиг мэдлэг тийм ээ. Гэгэн одоо зориг нийлээд түнчлэн олон жилийн туршид тэ эго хөслөөр бүтээж ирсэн хүний хувьд тэр бас мэдлэг нь байгаа. Энэ бол арга бэлэг хослоод таныг чиглүүлж байгаа их нандин арга зүй байна. Энийг магадгүй танд өгөхийн тулд би одоо өдөө хүртэл янз бүрийн юм туулж энэ хөтөлбөрүүдийг бүтээжээ. Үнэн хэлье, ямар их зовж зоригт хүрдэг байсан бэ? Тэрийг ухаарад ингэж их зовхгүйгээр жаргаад тий аяд зөнгөөрөө бас сайхан үйлдээ дотроос ч мотивац сэтэлчин ундраад сэрүүлгээсээ төрүүлж сэрээд босоод ирдэг. Тийм байдлаар бас амьдралыг илүү гоё амттай тулах боломж байдсан байх шүү. Тэр арга зүйг багш нь ингээд
амьдралаараа одоо амьдралаараа л гаргаж ирлээ дээ. Хин нэг тэрийг л танд өгөх гээд байна тийм ээ. Энэ боломжийг ашиглаад хөтөлбөртөө хамрагдаарай. Бид нэр баялагын түлхүүрээ хатаг гэдэг бол ганцхан гадаад шинжилэлээс илүү дотоод шинжилгээг бас оруулж өгсөн байгаа. Тэгээ энэ хөтөлбөрийн төгсгөл таны амьдрал та хинбэ гэдэг хэдийгээр богинохон хугацаанд боловч үнэхээр тодорхой төвшөнд өөрчлөгдсөн байх болно гэдэг амлалтыг өгмөр байна. Энэ хөтөлбөртөө бол үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Яг үнэ. За тэгээд Балмаа коучтой маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ баялагын түлхүүрээ хатга хөтөлбөрөөрөө эргэн уулзцгаая. Тэгээд өмнө нь бас хөтөлбөртөө орсон хүмүүс маань дахиад яг зэрэгцээд суралцах боломжтой байгаа шүү. Тэгээд тэр хүмүүс маань хөнгөлөлттэй үнээр бас сурах боломжийг та бүхэндээ олгож байгаа шүү гэж тэгээд удахгүй уулзцгаая да дараагийн хөтөлбөрүүдээрээ тийм ээ. Хамт байсанд маш их баярлалаа бүгдээрэнд нь. Түр баяртай. Баярлалаа.